Энийн түлхүүр 8 буюу очир эрдний бие гэсэн түлхүүрээр хамтдаа аялж байгаа лээ. Тэгээд 8 дахь сүдэр буюу дундаж байдлын сүдэр. Бусдаас хит онцгойрхоос айдаг, өөрийнхөө хэв маягаар явхаас айдаг тэр сүдрийн тухай ярьсан. Тэгвэл өнөөдөр 8 дахь бэлэг буюу хэв маягийн бэлгийн талаар товчхон ярилцъя. За 8 дахь бэлгийн нэр нь хэв маяг. За гол сэдв нь зоригтой эсэргүү. За тэгэхээр 8 дахь сүдрийн тухай ярьсан шүү дээ тий. Дундаж байдал гэдэг. Дундаж байдал гэдэг бол өөрийн өвөрмөц чанарт итгэхээс айх айдас буюу өөрийн замаар явхаас айх айдас. Дээр тулгуурлан бид дундаж байх замыг сонгодог байх нэ. Дундаж байдал гэдэг бол өөрийн хэв маягт итгэлгүйгээр хэн нэгний гаргасан зам авч явж байгаа хэв маягт нь дасан зохицож амьдрахыг хэлж байгаа. Энэ бол дундаж байдал. Өнөөдөр хүн болгон өөрийн гэсэн өвөрмөц хэв маягтай энэ хэрэг хэв маягаа энэ дэлхийн ертөнцид биет бодит зүйл болгохоор ирсэн. За энэ хэв маяг гэдэг бол өнөөдөр бидний одоо ойлгож зарсан шиг нэг юм хувцсны стил ч юм уу, гадаад байдал нэг нүрээ будах хэв маяг, үсний хэв маяг ч гэдэг юм уу, ийм одоо хязгаарлагдмал зүйл биш ээ. Энэ бол урд хожид хэний ч хараагүй зөвхөн таны дотроос цоош нэр гарч ирэх нөө бид нар оригинал гэж ярьдаг шүү дээ. Оригинал гэдэг бол бүр их гэсэн утгатай болохоос биш яг нэг үйлдвэрт үйлдвэрлэсэн, жинхэнэ үйлдвэрт нь үйлдвэрлэсэн гэсэн утгатай биш тийм. Энэ бол их нэг л загвар байгаа гэсэн утгатай тийм ээ. Түүнтэй адилхан бидний хүнийг бүр нэг л их загвар байгаа. Дахин давтагдчихгүй. Тэр нэг л их загварт өөрийн гэсэн нэг л тэр их хэв маяг байгаа. Тэр энэ хэв маягийг дагна гэдэг яг үнэндээ гадаад ертөнцийн амьдрал төр бусдын эсэргүү нэгэн байж амьдрахтай агаар нэг. Энэ хэв маягийг материалын зүйлээр хэмжих боломжгүй, хулигдах бас боломжгүй. Яагад гэвэл энэ өөрөө цоошин зүйл учраас тухайн зүйлийг хэмжих нэг ч хараахан байхгүй байгаа. Альва зүйлийг шууд хэмжиж болж ийн гэдэг бол тэр бол өдөртөгдөж болдог зүйлийг хэлж байгаа. Буюу аль хэдийн таньчихсан зүйлийг бид хэмжиж болдог. Танигдаагүй зүйлийг бид хэмжиж болдоггүй тийм ээ. За тэр яагаад энийг хэмжиж болохгүй байгаа юм бэ гэвэл энэ чинь хүний мөн чанар буюу зам ёсны дэлгэрэл. Хараахан тэр зүйлийн хорвоод илхэн болоогүй тэр зүйлийг авчирж байгаа учраас энэ зүгээр нэг хүний санаанд багтах зүйл биш. Тийм учраас урд хүний хараагүй, төсөөлөөгүй, төлөвлөөгүй тэр зүйл аян зөнгөөрүүл дэлгэрэх үйл явц. Ийм учраас харамсалтай нь бодит байдал дээр бид өөрсдийн өвөрмөц хэв маягаар байхад хин нэгний таалалд нийцэж таалагдах гэдэг маш хэцүү зүйл болж хуурдаг. Тэр энэ бидний хэвийн гэдэг энэ нийтийн давтамжаар тогтооцсон нэг саарал дундаж байдалтай харьцуулахад дэндүү өнгөлөг тийм ээ. Дэндүү хайрцагнаас гадуур, дэндүү онгон дагшиг зэрлэг байдаг. Энэ зүйл өөрөө юутай адилхан юм бэ? Хинтэй адилхан юм бэ гэвэл дэлхийн ээжтэй өөртөө адилхан. Тийм учраас хүмүүс айдаг. Дэндүү ахуй учраас. Дэндүү зөнгөөрөө учраас. Ийм учраас бидний бүтээсэн энэ нийгэмд энэ бэлэг өнөөдөр аз жаргалтай зөнгөөрөө орших боломж даанч алга. Өнөөдөр бидний нийгмүүд хүний өвөрмөц дахин давтаршгүй байдлыг магтан дуулж байгаа мэт боловч яг үнэндээ өөрсдийн бүтээсэн нөгөө ертөнцийн хэм хэмжээгээр хязгаарласаар л байгаа. Ийхлэгтэй ийм хүмүүс угаасаа өөрсдийнхөө цаг үеэс төрүүлж амьдардаг хит дэндүү өвөрмөц байдаг учраас өнөөдөр бид энэ хүмүүсийг нас нөхцнийхэн дараа л энэ хүн үнэхээр түүхэн нэгэн байжээ, үнэхээр мөс хагалсан нэгэн байжээ, үнэхээр анхдагч байжээ гэдгийг бид хүлээн зөвшөөрдөг. Учир нь тэр хүнийг амьд байхад тухайн зүйлийг үнэхээр ойлгох одоо ухаан хүлээн зөвшөөрөл нийгэм төлөвшөөгүй байдаг. Ийм ч учраас эдгээр хүмүүс мөсийг хагалж анхдагчд болж энэ шин зүйлсийг нь хорвоод дэлхийд энэ бидний ертөнцид үлдээгээд буцдаг байх нэ. Тэр энэ хэв маяг өөрөө квант үсрэлтээр дүүрэн яг байгаль дэлхийтэй адилхан. Тэгэхээр хүн бүрдээ гүн гүнзгий энэ зүйлийг генийхээ гүнд тээдэг боловч харамсалтай нь ил гаргаж чаддаггүй.
Энэ зүйлээсээ болоод бусдаас тусгаарлагдана гэж айдаг учраас харамсалтай нь ил болж чаддгүй. Гэтэл уг чанартай бол энэ нь биднийг бусдаас тусгаарлах зүйл биш. Харин ч хорвоо ертөнцид, дэлхийн ертөнцид орчлонтой биднийг гэдгийг харуулах тийм зүйл байдаг. Үүнийг олж мэдэх ганцхан арга нь энэхүү хэв маягтай эргэлт буцалтгүйгээр итгэх. Тийм учраас магадгүй таны амьдралыг шоконд оруулсан томоохон үйл явдал, томоохон өвчин зовлон, бүтлгүүтэл энэ эргэлтийн цэгүүд өнөөдөр биднийг энэ нийгмийн хүлээлт хүлээснээс чөлөөлөгдөж нийгмийн эсэргүү болох замаар эргээд зөвхөн өөртөө итгэж өөрийн өвөрмөц хэв маягт л найдахаас аргагүй тэр зам руу түлхдэг. Гаднаас харахад энэ бүхэн бүтлгүүтэл мэд санагдаж болно. Гэвч эцсийн эцэс дасан зохицох зүйл үгүй болох үед бид жинхэнэ өөрийнхөө байж чаддаг. Жинхэнэ өөрийнхөө байгаа үедээ бид зүуд мөрөдлөг бодит болгон буулгаж чаддаг. Энэ бэлэг таны ДНХ дотроос чөлөөлөгдөхөд та гив гинтэл хаанаас ч юм бэ цоошин зүйлийг болгож бүтээж эхлэх бөгөөд дэлхийн ертөнц, орчлон ертөнц тэр чигтээ зөвхөн таны зүуд мөрөдлийг биелүүлэх гэж оршин буй мэд тэр бэлгийн өндөр давтамж руу орох юм аа. Дээд давтамжтай амьдрах гэдэг нь энийг л хэлж байгаа. Сүмсэндээ буулт хийн гэдэг нь энийг л хэлж байгаа. Ингэж буулт хийснээр сая бидэнд өмнө нь хаалттай байсан боломжууд үүд хаалгууд өөрсдөө нэгднэ. Энэ бол ичид билээ. Ичид гэдэг бол бидний төсөөлөлд байдаг зүйл биш, маш энгийн л зүйл байдаг тийм ээ. Бид зөв давтамжтай долгионоо тааруулахад тэр ичид бодит болдог. Харин тэр долгионд хизээ бид таарч болдог вэ гэхээр хинэгний хайрцагт ороогүй, хинэгний дуурайгаагүй айцтай бүрэн буулт хийж өөрийн өвөрмөц хэв маягт өчиггүй итгэж өөрийн таалт зогссоноор л үүнийг амтлах боломжтой байх нэ. За тэгээд өнөөдрийнхөө бэлгийн давтамж буюу 8 дахь сэдвийн энэ хэм маягийн бэлгийн тухай товчхон ярьлаа. За тэгээд дараагийн ярих сэдв бол 8 дахь сэдв буюу чамин тансаг байдал юм аа. За тэгээд энэ бэлгээс бусдыг даган дуурайж, бусдын заасан зам, бусдын хэлсэн үгэнд баригдахын оронд өөрийнхөө жам заяа хувь тавиландаа бүрэн итгэж өөрийн хэв маягт үнэнч байх. Хамтдаа суралцгаая. Өнөөдөр танд зөвхөн өөрийнхөө дуу хоолой, өөрийн дотоод эсэргүү чанарыг ил гаргах байсан бол та ямар зүйлийг өөр хийх байсан бэ гэд өөрөөсөө асуугаарай. Дотроо шийдвэрээ гаргахыг урьж байна. Яг өнөөдөр энэ шийдвэр утгагүй мэт, эсэргүү мэт санагдаж болох ч цаг хугацаа аль нь үнэн, аль нь зөв гэдгийг батлан харуулах болно. Яг л байгальд дэлхий шиг тийм ээ. За талархлаа.